дэлгэцэн дээр B баланс руу би нэвтрээд орсон байна. За 4 тайлан буюу санхүү байдлын талан, орлогын төлөвийн талан, хөгжүүлэлтийн талан, мөнгө үлгэрийн талан нэмэлтээр тодорхойлохыг та бүхэндээ товч танилцуулж тайлбарлаж өгье. За санхүү байдлын талан маань хөрөнгө болон үр төлбөр эзний өмчөөс бүрдэж байдаг. За хөрөнгө дээр эргэлтийн хөрөнгө, эргэлтийн бос хөрөнгө буюу энэ хоёрын нийлбэрээр нийт хөрөнгийн дунд маань гарч ирдэг. За эргэлтийн хөрөнгө гэдэг маань нэг жилийн хугацаанд эргэлтэнд ордог шинж чанартай түргэн мөнгө хөрөнгө болох түргэн хөврөх түргэн эргэлтэнд орох чадвартай түргэн мөнгө болох чадвартай хөрөнгүүдийг эргэлтийн хөрөнгө гэж үздэг. Эргэлтийн бос хөрөнгө гэдэг маань нэг жилээс дээш хугацаанд ашиглах шинж чанартай хөрөнгүүдийг авч үзнэ. За үр төлбөр ба эзний өмчсөн дээр үр төлбөр буюу бидний хэлж сонсноор үр. За үр төлбөрийг богино хугацаад үр төлбөр, урт хугацаад үр төлбөр гэж ялгадаг. За богино хугацаад үр төлбөр маань мөн нэг жилээс догш үр төлбөрийг хэлдэг бол урт хугацаад үр төлбөр маань нэг жилээс дээш хугацаатай үр төлбөрийг хэлж байгаа. За нийт үр төлбөрийн маань дунд маань 2-2 мөрөн дээр нийт дунд гарч ирж байгаа. За эзний өмч нь болохоор өмчөөс бүрдэн за халаасны хугацаа хэрвээ авчаа гаргадаг бол би дунгууд дээр тавьж өгнө. За мөн өмчийн бусад хэсэг за хоригдлох заашгаас бүртгэнэ. За ингээд нийт өмчийн дунд маань өөрөө 23 дээр тавьж өгнө. За эзний өмчтийн дунд буюу энэ 65 сая дээр үр төлбөрийн дунд буюу 659 мянгаыг нэмээд үр төлбөр ба эзний өмчийн дунд тавьж өгнө 2-ын дөрөв дээр. За энэ дунд маань пассив хэсэг дээр тавьж өгөөд актив хэсэг дээр нийт хөрөнгийн дунд буюу энэ 65 сая маань тавьж автоматар тавьж ирж байгаа. За энэ хоёр маань ямар нэгэн зөрүүгүй тэг байх ёстой. Хэрвээ зөрүүтэй байх юм бол тайлбар дээр маань алдаа гарсан гэж үзэх нь. За орлогын дэлгэрэнгүй тайлбар руу оръё. За орлогын дэлгэрэнгүй тайлбар дээр танай байгууллагын яг ашигтай ажиллаж гэнэ үү, алдагдaltaй ажиллаж гэнэ үү гэдгийг харуулдаг тайлбар байгаа. За борлуулалтын орлогын хэсэг борлуулсан бүтээгдэхүүн өөртөг. За нийт борлуулалтын орлогоос борлуулсан бүтээгдэхүүн өөртөг хязгаар нийт ашиг маань гарч байгаа. За өмнөдөр төрөөсийн орлого, хүний орлого, ногоон ашигын орлого, эрхний шимтгэлийн орлого болон бусад орлогууд тавьж өгнө. За борлуулалт маркетингийн ийшээгээ өсөөлөлт зардлууд орж ирж байна. Борлуулалт маркетингийн зардал, ерөнхий борлуулалтын зардал, захиргааны зардал, бусад зардал гэдэг эдгээр мөрөнд дээр бууж ирнэ. За тэгээд бүх орлого болон зарлуудаа тавьж өгөхөөр татвар төлхийн өмнөх ашиг маань гарч ирнэ. За энэ байгууллага болохоор 46 сая байна. За 46 саяас 1% татвар төлөх горимтой байгууллага учраас 46 сая 1% нь 463 мянган төгрөгийн татвар төлөхөөр харагдаж байна. За татвар төлхийн өмнөх ашигаас татврын зарлаас ердийн үйл ажиллагааны татрын дараах ашиг маань 45 сая гэж харагдаж байна. За эндээс ямар нэгэн цогцос үйл ажиллагааны татрын ашиг гэх мэт ашиг алдагдууд байхгүй бол энэ 45 сая нөрөө тухайн тайлбарыг хоригдлох ашиг дээр ашиг гэж үзэж болно. За энэ 45 сая маань өөрөө санхүү өмчийн өөрчлөлтийн тайлан төвийн цэвэр ашиг дээр буюу хоригдлогцсон ашигны тайлан төвийн цэвэр ашигын мөр буюу 11-р мөрнөөс хоригдлогцсон ашигны баган дээр тавигдаж өгнө. За энэ хоригдлогцсон ашиг нь өмнөх оны хоригдлогцсон ашиг дээр нэмэгдэж ирээд 64 сая болж байгаа. За энэ дунд маань хаана харагдаж байгаа вэ гэхээр санхүү байдлын тайлан руу орж хараад өмнөх оны тайлангийн хоригдлогцсон ашиг хэсэг дээр харагдаж байгаа. За тайлангууд маань бүгдөө дөрвөн тайлангууд маань бүгдөө хоорондоо уялдаа холбоотой ингэж гардаг байгаа. За өмчийн дунд маань өөрөө хоригдлогцсон ашиг, тухайн тайлан төвийн хоригдлогцсон ашиг. За түүний дүн дээр тухайн өмч энэ байгууллагад болохоор сая төгрөгийн 4 сантаа буюу сая төгрөгийн өмчтэй байна. Эдгээрийн нийлбэрээр гарч байна. За бусад тухайн үзүүлэлтүүдийг өөрчлөлтүүд орсон бол мөн эдгээр өөрчлөлт ороод явна гэсэн үг. За өмчийн дунд маань 65 сая байгаа бол санхүү байдлын тайлбар дээр өмчийн хэсэг дээр очиж харъя. 2-ын 3-ын 9 эцсийн өмчийн дунд маань өөрөө 65 сая. За таарч байна. Хэрвээ таарахгүй зөрүүс бол санхүү байдлын тайлан маань өөрөө 3 дугаар мөр дээр зөрүү өссөн харагддаг.
За мөнгө үлгээний тайлбар маань өөрөө тухайн мөнгөний орох, гарах, урсгалын дүнг харуулж байдаг. Борлуулалтаар хэдэн төгрөг орж ирсэн, цалинд хэдэн төгрөг шилжүүлсэн, нийгмийн даатгалд хэдэн төгрөг төлсөн, параметрын худалдаа аваад хэдэн төгрөг шилжүүлсэн гэх мэт одоо дүнгуудыг харуулж байна гэсэн үг. За мөнгө үлгээний тайлбар маань 3-ээс бүрддэг. Үндсэн үйл ажиллагааны мөнгө үлгээ, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгө үлгээ, санхүүгийн үйл ажиллагааны мөнгө үлгээ гэсэн 3-ээс бүрдэж байгаа. За өсөлт тус бүр өөрийн орлого зарлагуудыг агуулсан харагдаж байгаа. Үндсэн үйл ажиллагааны мөнгө үлгээний хэсэгдэр одоо танай байгууллагын яг үндсэн одоо үйл ажиллагааны орлого зардлуудыг тусгаж байгаа. За хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгө үлгээн дээр за жишээлбэл үндсэн хөрөнгө боловсны орлогыг тавьж өгдөг. Үндсэн хөрөнгө болон бит бус хөрөнгүүд гэх мэт харагдаж байгаа. За мөн нийтлэг жишээгээр хүний орлого маань бас энэ хэсэгтээ тавьж өгдөг. За хүлээж авсан ноогдлоо шиг хөрөнгө оруулалттай холбоотой орлого зарлагын энэ хэсэгтээ одоо тавьж өгнө. За санхүүгийн үйл ажиллагааны мөнгө үлгээн дээр зээл, хувьцаа, за хандив, за тусан ноогдлоо шиг гэх мэт одоо хүрээнд энэ орлого зарлагын мөнгөн урсгалын дүнг тавьж өгнө гэж ойлгох хэрэгтэй. За хэрвээ валютын шинж зөрүү танай байгууллага дээр үүсдэг байх юм бол 3-4 хэсэг дээр одоо нийт дүнгээр нь тооцоод тухайн үзүүлэлтийг тавьж өгнө. За 5 дугаар мөр 6 дугаар мөрөн дээр тухайн тайланд үеийн эхний үлдэгдэл эцсийн үлдэгдэл маань харагдаж өгнө. За энэ 5 дугаар мөрөнд эхний үлдэгдэл маань тухайн тайланд үеийн өмнөх оны эхний үлдэгдэл буюу одоо энэ жишээн дээр 154,000 төгрөг маань энэ дээр харагдаж байна тийм 154 тэгэхээр санхүү байдлын тайлбараар харахад мөнгө ба түүнтэй адилхан хөрөнгө буюу тухайн өмнөх оны тайлангийн эхний үлдэгдэлтэй тэнцэж байна. Энэ дүн маань одоо тайланд үеийн эхний үлдэгдэлтэй тавьж өгч байгаа. За эцсийн үлдэгдэл нь энэ байгууллагын хувьд 46 саяын мөнгө хөрөнгөтэй гэж харагдаж байна. За энэ 46 сая 550 маань санхүү байдлын тайлангийн мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэлтэй таарч байх ёстой. За тэгээд зөрүү маань тэг байх ёстой тийм. Ямар нэгэн зөрүү үүсэх юм бол тайлан дээр алдаа гарсан байна гэж үзнэ. За тодруулах руу оръё. За балансын хувьд 5 үзүүлэлтийг жилийн эцэст бүглөөд тодруулгасаа эхэлж бүглөөд тодруулгасаа 4 тайлан руу автоматар 5 үзүүлэлтүүдээр одоо 5 үзүүлэлтүүд маань татагдаад гардаг боригдоо болсон. Тэгэхээр тодруулгын маань сайн бүглэж юм бол 4 тайлан маань асуудалгүй тэнцээд гараад ирнэ гэж ойлгох хэрэгтэй. За тайлан бэлтгэх үндслэл дээр одоо энэ жишээгээр бол санхүүгийн тайлангаа дипломат бүртгэлийн олон улсын стандартын зөвлөлөөс баталсан санхүүгийн тайлангийн олон улсын стандартын дагуу бэлтгэсэн. Тэгээд ерөнхийдөө одоо STAUS зэрэг тааж мөрдөж энэ тайлан гаргах хэрэгтэй байдаг тийм. Тэгэхээр энэхээ үндслийг ингээд харуулад өгөх хэрэгтэй. За дипломат бүртгэлийн бодлогын өөрчлөлт гэдэг нь аж ахуйн нэгжүүд бүх аж ахуйн нэгжүүд дипломат бүртгэлийн бодлогын бичиг баримттай байх хэрэгтэй гэж хуульчлаад заасан байгаа. Үүнд ямар нэгэн өөрчлөлт танай байгууллагын бодлогын бичиг баримтанд ямар нэгэн өөрчлөлт тухайн жилд гарсан уу гэдгийг энэ дээр бичиж өгч байгаа. За мөнгө ба түүнтэй адилхан хөрөнгөөс эхлээд тоо зүйлүүдэд буйлж өгч байгаа. За мөнгөн хөрөнгө маань өөрөө дотроо хаасан дах мөнгө, банкны дах мөнгө, мөнгөтэй адилхан хөрөнгөсөн 3-ээс бүрдэж байгаа. За энэ тус бүр мөрөнд дээр нь дансныхаа үлдэгдлүүдийг тавьж өгснөөр нийт дүн маань санхүү байдлын тайлангийн мөнгө түнтэй адилхан хөрөнгө дээр нийт дүнгээрээ бууж өгч харагдаж байгаа. За энэ мэдчлэн бусад ансууд маань ингэж татагдаж орж ирнэ. За санхүү тодруулах маань 1-ээс 24 хүртэл хэсгээс бүрддэг. За тухайн дасны бүглэх талбарууд дээр одоо тэмдэглэл хэсгүүд дээр заавал текст бичихгүй бол тайлан маань өөрөө бүрэн бүглэгдээгүй харагддаг. Анхаарах зүйл нь бол бас энэ байгаа. За ингээд шамжтай байсан гэж найдаж байна.